Монгол хүмүүсийн дунд эрүүл зүй хооллолтын асуудал, ойр дасгал хөдөлгөөн хийх энэ талаар бол учир дутагдaltaй байдаг. Энэ эрүүл ав өвчтэй ав гэдэг ном маань цаг үеэ олсон, судалгаанд суурилсан, олон ийм цогц асуудлуудыг багтаасан эрүүл амьдралын тийм хүчтэй болох ийм сайхан бүтээл болсон гэж бодож байна. Энэ номтой ижил төсөөтэй номнууд сахарч гэдэг юм уу тий. Үүний хэвшмэл төөрөгдөлж гэдэг юм хоол хүнсний чиглэлийн чухал номнууд бол сүүлийн үед гарч байна л да. Тэдгээрээс юу н онцлог, юу н давуу юм бэ гэхээр орчин үед ямар өвчлөлүүд байгаа юм, тэр хүсэл, таргалалт, хавдар өвчлөлүүд нь юунаас болоод байгаа юм гэдгийг тэгээд хоол хүнсний найрлага, ямар хоол хүнсийг илүү зохистой хэрэглэх нь хүний эрүүл мэндэд ач тустай юм гэдгийг бичсэн. Судалгаанд суурилсан зүгээр нэг цэцэрхсэн биш тийм ээ. Олон 100 тийм судалгааны бүтээлийг уншиж тэндээс ишлэл авч тэн дээр анализ хийж ингэж бичсэн их чухал залуу судлаач зохиогч Эрдэнийн энэ ном бол хүн болгон уншиж амьдралдаа хэрэгжүүлж сурах юм бол хүн болгон эрүүл амьдрах монголчууд маань бүгдээрээ эрүүл байх ийм суур тавигдах юм шүү гэдгийг хэлмээр байна. За тэгээд та бүхэн энэ номыг авч уншиж ширээнийхээ ном болгоод амьдралдаа хэрэгжүүлж оюундаа тунгааж ингэж энэ номыг бүрэн дүүрэн ашиглаарай. Ингээ номын цагаан буян оршихуултгай гэж өрөөё.